Кевингийн амьдралд Роза гэдэг бүсгүй орж ирээд яг 3 сар болж байна. За энэ хугацаанд энэ хоёр маш хурдан дотоосож сарын дараа Кевин Розад гэрлэх санал тавьсан байдаг юм аа. За үүнийг нь Кевингийн найз нөхөд арга гэр нь бол нэлээд бас гайхаж цочирдож те. Өдөө олон жил амьдарчаад ийм хурдан бас хүнд бод санах юмгүй гэрлэх санал тавьж болж байгаа мó яаж байгаа юм бэ гэдэг тийм санаа оноо хийсэн. За Кевин ч бол яг өөрийнхөө шийдвэртэй үнэн ч тэгээ Роза гэдэг бүсгүйгийн те тэр хийж байгаа барьж байгаа ерөнхийдөө энэ хоёрын ертөнцийн ижил зүйл ихтэй байгаа учраас болно бүтнэ гэсэн учраас бол одоо тэгээ гэрлэх саналаа тавьчихсан. За Роза бол зөвшөөрсөн. За энэ хоёр ингээ эртхэн одоо тэ хугацаанд биш чанартай илүү найдаж гэрлэх одоо бүх зүйлээ бол бэлэн болгосон. За мэдээж одоо гэрлэх найр хурам хийхээс өмнө Кевин Розагийн ээж аав дээр бас очиж уулзаж танилцах ёстой болсон. За ингээд Роза төрүүлж өөрийнхөө гэр орон руу яваад одоо тэ бүх бэлтгэл ажлыг хангая. Чи араас ажиллаа дуусгачаад бас хүрээд ирээ гэдэг саналыг өгсөн. За Кевин ингээд бүх одоо тэ онгоц билет энэ төрөө зохицуулчаад энэ чинь Америкийн доторх нислэг учраас бас ерөнхийдөө тэ автобусны билет авч байгаа юм шиг бүх юм зохицуулна. За ингээ Кевин эск буудал дээр очисон. За тэгээ мэдээж асар их ач холбогдол өгж очиж байгаа учраас одоо тэ онгоц цаашлах наашлаж магадгүй гэж үзээд одоо тэ нэлээд эрт очисон. За тэгээ онгоц ниск болоогүй байсан учраас одоо ниск буудлын өөдөөс харсан нэгэн жижигхэн кафед орж бас нэг ганц хоёр кафе уунгаа тэ бас юм бодоод сууж исэн. За ингээд тэр кафед ороход бол хүн ихтэй хөл хөдлөгөөн бужигнсан тэ чимээ нэр ихтэй ийм газар байсан. За энд ороод кафе уугаад цонхоор бас юм хараад гар утсаараа бас Роза руу мессежээд зураг энэ төр явуулаа тэ. Одоо удахгүй очлоо наагур чи юу болж юм бүх бэлтгэл ажлууд нь сайн уу сайн энэ төр гээд байж исэн байдаг. За ингээ байж исэн чинь гудамжаар нэг шуудаа үүрсэн нэг одоо гуйлагчин бөбөөчин маягийн нөхөр явж таарсан. За энэ нөхөр одоо энэгээр гороо хийдгийн багтаа ухааны бодоод байж идэл одоо тэр кафений газар руу орж ирээд хүн болгоноос бас мөнгө төргуугаад байгаа болтой явжсэн. Зарим хүмүүс бол одоо аль болохоор харц таарахгүй, нүүр таарахгүй одоо хичээж өөр тийшээ харах сонсоогүй юм шиг одоо өнгөрүүлэх тийм янз янзын яасан. Тэр нэг амтнаа жижиг сажиг зоосон тэр аваад тэгээд одоо энэ Кевиний хажууд ирсэн. За Кевин ч яг хөө тэгээд бас хамгийн гоё дээрээ тавьчихсан сэтгэл санаанаас өөдрөг хадмуудтайгаа уулзах га хамаг юм ингээд тулцсан байсан учраас тухайн хүнийг одоо нэг өнгөрөөйдөө гэснээр за боли ямарсан сонсъё гэж утсан. За тэгтэл нөгөө ядарсан хүн хурж ирээд одоо Кевин сайн байна уу би танаас нэг юм гуйхсан юм аа гэсэн байдаг. За мэдээж гуйлагчин хүн л одоо юм гуйх гэж гэдэг нь ойлгомжтой. За ингээд за юу гуйх вэ яах вэ гэхэд танд яаж туслах уу гэсэн чинь би танаас сайн кафе авахд туслаад өгөөч. Би нэг кафе уух гэсэн юм аа гадаа жоохон хүүтэн байна. Тэгээд нэг халуун кафе уух гээд мөнгө хүрдгүү. Тэгээд 5-10 цент байвал та надад нэг өгөөч гэдэгсэн. Тэнгүүд одоо Кевин яг эд гоё дээр байгаа учраас за тэр илүүдэд мөнгө төрг яг би чамд зүгээр кафе авдаг. Ямар кафе уумаар байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө нэг ядарсан хүн маань одоо кафе шопын хамгийн үнэтэй кафег одоо авъя гэдэг тийм саналыг тавьсан байгаа. Тэнгүүд одоо Кевин ихэндээ гайхаад чи чинь зүгээр энгийн кофе энэ төр авч ууж болдгоо мó гэсэн чинь би өнөөдөр энэ кафег авч уумаар байна гэж одоо хэлсэн. За дотроо ямар даварцсан гэвэ энэ төр гэж бодож байсан ч гэсэн за яг би чамд энэ кафег авч өгье. Гэтэ чи яагаад энэ кафег сонгож байгаа тэр учраас хэлдэ гэсэн чинь нөгөө одоо гуйлагчин хүн маань за би юу яасан олон жил энэ кафег харж исэн юм аа. $9 үнэтэй ийм үнэтэй кафе одоо Ямайкийн хөгсөвд гэдэг энэ кафег вирус авч үзээгүй. Тэгээд яг өнөөдөр минь төрсөн өдөр учраас энийг нэг авч уумаар санагдаад ингээд зориг тавьчаад явж байгаа маа гэж хэлсэн. Тэнгүүд Кевин за төрсөн өдөр чинь бол болж байна. Би чамд $9 үнэтэй кафег авч өгье. Ийшээ сууж игээ суулгаад өөрөө текэн дээр очисон. За текэн дээр очингуудаа зөөгчөөс асуусан танад энэ кафе гарах уу гэсэн жоо гарна. За энэ кафег одоо энэ дуухаар авъя. Дээрээс нь бас нэг хэрчим одоо торт юм уу бэлгоо энэ төр байвал аваад ирээч гэж тэгсэн. Тэнгүүд нөгөө зөөгч нь окей гээд за ингээд Кевин буцаа сандалтаа суусан тэр хоёр сайхан юм яриад байж итэл одоо зөөгч нэг хэрчим торт нөгөө үнэтэй $9 кафег барьж ирээд урд нь тавьсан. За ингээд нөгөө хүн чинь хагартаа баярлсан. Кевин ч бас
түүнийг хараад бас хөрхөн болсон. За ингээд тэгээд өөрийнхөө амьдрал ахын талаар жоох яриачтай одоо би онгоцуулаад явах чинь тэгсэн ядарсан хүн бол яг хав би бол одоо энэ нисгуудыг тойроод ингээд олон жил амьдарч байгаа хүн урд нь байшин барилгатай авгаа хөөхтэй бүх юм сайхан байсан. Тэгээд дам пуурсан тэрнээс болоод бүх зүйлээ алдсан одоо нэг удамжаар гэр хийгээ явж байна. Америкт ерөнхийдөө нэг дээшээ гарвал маш хурдан томордог, нэг доошоо бол бүр яралдаг ундаг учраас ийм амьдралыг үзэж байна гэж өөрийнхөө хэлсэн. За яг өөрийнхөө нэрийг Дэвид гэж хэлсэн. Тэгээ Дэвид гэдэг хүн бол цагтаа цалиж исэн залуудад нэлээд бүжиг болж исэн гэж өөр хэлсэн. Тэгээ царайцыг харах юм бол үнэхээр юм бас зовлон үзсэн нүүр ам одоо нүд хүнсэг царай зүсэн мөн хамаг юм нь нэлээд гундуухан ядруухан тэр цаа би нас жоохон муу ээж магадгүй тийм дүрдэх хэрэгцсэн. За ингээд Кевин Джонсны цаг болсон энэ нөхөртөө жоох юм ярьж агаад ерөнхийдөө яг зүгээр нэг архинд орцсон нэг тийм хүн биш. Яхаарахгүй тэгээ ядраад бүр хамаг юм тулцсан. Тэгээ мөрөөрөө ингээд явж байгаа тийм л хүн юм шиг санагдсан. Тийм учраас Кевин гарахтаа бас яг төрсөн өдрөө бас сайхан өнгөрүүлээрээ өөрийгөө бас арчилж цэвэрлээрээ гэж шууд Германаас $100 одоо суулгаж гаргаж ирээд одоо энэ би Дэвид гэдэг энэ одоо гуйлагч хүнд өгсөн. Тэнгүү Дэвид бол сандраад би одоо авахгүй та надад хангалттай кафе одоо байлгуун дээр авч гисэн бүх зүйлж үнэхээр гоё. Мэдэрсүүд гоё болсон гэсэн чи гүү та энэ өөр одоо ингээд яг өнөөдөр миний бас ажилтаа өдрийн нэг миний бас тантай бас хуваалцмаар. Дээрээс төрсөн өдөр гэдгээ бити мартаарай гэж шууд $100 өгчөө тэгээд нисгууд руу явсан. За тэгээд араас нөгөө Дэвид гэдэг хүн чинь гараа өргөөл дээшээ залбираал энэ дагаа хүмүүст харууллаа л өөр юмд инээгээл тэгэл үлдсэн байдаг. За ингээд нэг том боён үлдсэн юм чи яхад онгоцондоо суух гад тэгээ Роза руу мессеж өгсөн. Роза ч бол яг бүх бэлтгэл ажил сайхан маань аав ээж нь цугларсан. Дээрээс нь ах нь ирсэн, дүү нь ирсэн. Бүгдээрээ одоо тавлаа ингээд хоолунд бэлдээ сайхан байж чинь чи яг цагтаа буухаа чамайг одоо онгоцны бүлэг машинаар тусна гэдэргээ бүх зүйлийг найруулад ингээд сайхан болсон. За ингээд Кевин ч яхаа онгоцондоо суусан. За тэгээд цонхны ажил сайхан гоё судал суучаад тэндээ суугаад тэгээ суухтаа яг эхнэр нь өөрөө онгоц бүх юм захиалж өгсөн учраас нэгдүгээр классыг бол Кевинд захиалж өгсөн байдаг. Тэгээд Кевин бол яг энгийн экономик классаар явчмаар байсан боловч одоо Роза чи бол одоо нэгдүгээр классаар ирэх ёстой тийм том хүндэт зочин байгаамаа. Тийм учраас би чамд билет зөгч өгч гинэ гэдэг аль дээр хэлсэн байсан учраас яхахгүй нэгдүгээр класст анх удаа орж үзсэн. Бизнес классын харилцаа үйлчилгээ хоолунд бол бусдаас илүү байгаа нь ойлгомжтой. За яг нэг л онгоцоор явж л байгаа л да. За тэгээд ямар ч байсан ингээд бизнес класст анх орж байгаа бие бариа сайхан цонхмохороо суужсэн. За хүмүүс ч орж ирсэн дандаа томчууд өөрсдөө бич байгаа хүмүүс чинь 5 онцоосоо хийчихсэн юм сайхан хүмүүс орж ирээд ингээд сууж байгаа харагдсан. Кевин ч бол яг тэгээд дөнгөж одоо гэр бүлээ зохиож байгаа бас нэг акторын мөнгө авахгүй ч гэсэн бас өөрийгөө болгоод явах хэмжээний залуу. За ингээд Кевин суудсан байж идэл одоо нэгдүгээр классын хаалгаар бас нэг хүн орж ирсэн. За тэр хүн бол нэлээд сайхан дийж удастай үсцгийзгээ янзлцсан хувц онорын гоё цэвэрхэн гар хийцэн костюм өдр өмссөн нэлээд боломжийн хүн бол нас төгссөн хүн орж ирсэн. За энэ хүн орж ирээд энэ хажуугаар нөхдөй яг царайг нь харсан чинь дөнгөж одоо сайхан кафед $100 өгөөд үлдээгээд гарсан кафегуугаа үдээсэн нөгөө гуйлагчин хүн байж таардаг. За тэр нүдний харц байгаа би хилэмжээр нь шууд таньсан. Тэгсэн чинь Кевингийн хажууд одоо энэ Дэвид гэдэг нөгөө нөхөр хурж ирэнгүүтээ за сайн уу хажуудсан сууж болох уу гэдэг гэж хэлсэн. За тэнгүүр Кевин бүр гайхаад юу юм чи юу болоод байна? Та чинь сая кафед үлдсэн шүү дээ. Яхаар энэ ордер өгөөд гэсэн чинь харин тийм ээ би чам нарийн ширээ юм ярих гэдэг нь хажууд чинь суух гэдэг юм боломжтой бол хоёлаа хамт явж болох уу гэсэн. За Кевин өөрөө мэдгүй заач гэж хэлж чадахгүй хажуудалтаа одоо зай гаргаж Дэвидийг суулгасан. За Дэвид гараасаар байгаа. Миний жинхэнэ нэр бол Дэвид би одоо чиний найз охин Розагийн одоо аав нагаамаа тэгээ чамайг ингээд өнөөдөр ирэх гэж мэдсэн учраас ингээд албаар ингэж чамайг сорихын тулд амьдрал дээр ямар хүн юм бэ гэдгийг чи мэдхийн тулд одоо иймэрхүү зүйл ингээд зохион байгуулсан юм аа. Тэгээ эхний шатанд очиж давлаа гэж хэлдэг. За Кевин бүр гайхаад сайхан ядруухан дороо хойсон хүн чинь бүр усан дороо та хамаг юм цэвэрлжсэн шал уур хувц сунар өмсдсөн амар цэмбгэр одоо нэлээд боломжийн хүн байгаа хаад үнэхээр гайхсан. За Роза бол өөрийнхөө аав Дэвидийг бол яг дээр үд хальт ярьж ирсэн байдаг. Кевин юу гэж зөвхөн миний аав хар бага наснаас одоо өнөөдрийг хүртэл амьдрал янз янзын юм үзсэн учраас ерөнхийдөө айхтар тийм
хатуу ширүүн хүн байдгаа тий. Тэгтээ хүн амьтан байр зав зодоод байдаг тийм шиг. Ерөнхийдөө юмд хандах хандлага за гэвэл за үгүй гэвэл үгүй тийм айхтар хатуу зарчимтай хүн байдгаа. Манай автаа хүмүүс одоо тий харьц ярилцахтай хүртэл ингээ бие барьж тулгамдж явдаг. Миний аав бол тий 5-10 цаасаа хийчихсэн том хөдөлгөөнтэй юм одоо хүн байдгаа гэд хэлж ирсэн. За энэ бүх зүйлийг сонсоод Кевин бол ерөнхийдөө бас аав нь бас хатуу самаар тий нэлээд чанга ирэн байна гэдгийг бол мэддэг байсан. Тийм учраас одоо энэ уулзалтанд явахдаа ааваас нэг санаа зовж явж исэн байдаг. За ингээд яг санаа зовж исэн хүнтэйгээ кафе таарлаа. Дараа нь онгоцон таарлна гэдэг бол Кевинд бол үнэхээр юм бас хүн цохилт болсон. За юу ярихаа мэдэхгүй урагшаага гутлынхон оншорыг хараа суугаад байсан. Дэвид хажууд нэнэ ч гэсэн тий ерөнхийдөө бол би чамайг яагаад шалгаж болсон бэ гэхээр хүмүүс хүнтэй ингээ уулзахаараа яг амьдрал дээр тий янз янзын юм ярина. Амаараа юу ч ярина. Яг амьдрал дээр энэ хүний дүр төрх бол яг гардаг учраас би чамайг практик буюу одоо тий эренгийн нөхцөл байдалд ямар шууд залуу юм бэ гэдгийг чинь шалгах гэж яг чамайг ингээ шалгасан. Чи ихний үе шатны дээр амжилттай давсан. Хэрвээ чи муу хүн байсан бол тий намайг бараг зодоод хөөгөөр ханаас царай нийгээд гарах байсан. Гэтэл чи шал өөр хэмжээний бас тий зүрх сэтгэлтэй байж чадлаа. Энд чинь бас их баярлсан гэж хэлсэн. За тэгээд дараагийн одоо шалгуур буюу тий одоо миний охиныг яагаад хайрлсан, яах гэж байгаа, цаашдаа ямар төлөвлөгөөтэй байгаагаа чи нэг товчхон хідүүгэнд базаад энэ цаасан дээр бичээт гэдэг тийм өгсөн. За ингээ шоконд орсон Кевин юу үзэг бал нийлүүлээд юм бичээ сууж явах ааврын чарж чадахгүй тэгээд нөгөө цаас үзэг бичгтэйгээ ноцолдоод яг юу хэ мэдэхгүй тэгээд эхний нэг хэдэн минут бас сонирн болсон. За тэнгүү Дэвид анхааралтай ажиглаад чи ерөөсөө санаа зовхон байхгүй надаар яг өөрийнхөө хүсэл зорилготой миний охины төлөө хийж чадах тэр зүйлээ бичих гэж хэлсэн. За ингээд Дэвид жоох ихний хэдэн мөрийг сараацсан дараагийн мөрүүд нь тэгээд нэг мэдэхэд ингээ өөрөө ирэхгүй ингээ бичигдээд зүрх сэтгэлээс нэг гараад явсан. Тэр бичгээ тэгээд Дэвидэд саруулсан. Дэвид тэрийг нь уншаа. За болж гин хоёр дахь үеэ бас амжилттай давлаа гэж хэлсэн байдаг. За ингээд Кев өөрийнхөө духанд одоо бурзаасан хөлсийг нэг арчичаад Дэвид рүү бас нэг хальт харж чадахгүй те айхтар юм одоо хүний өдөөс чинь бас хүн бие бариад төсөөлж чаддгүй. За ингээд бүх зүйл сайхан болоод энэ хоёроос аятайхан тайвшааны онгоцонд кафе уугаад тэгээд удалгууны цагийн дараа одоо те Дэвидийн хотод буусан. За Дэвидийн хотод буухад гадаа машин тэргүүнүүд нь бэлэн байсан. Тэн дээр хоёлоо зүг суугаад тэгээд ирснээ одоо те Розад уцаар хэлсэн. Роза ч гэсэн за одоохон те бүх юм сайхан болж урд хүрээд гэж хэлсэн байна. За ингээд ерөнхийдөө хүргэн хүү хатан маав хоёрын одоо анхны уулзалт ийм адал явдалтай сайхан хэлсэн. За ингээд яваад гэрт нь яваад очиход одоо Розагийн ээж те айгүй сайхан одоо хүлээж авсан. Розагийн ах болон дүүнэр бас ирчихсэн. Бүгдээрээ сайхан те бүгд боломжийн амьдралтай таврын цаасаа хийчихсэн те байрлал байшин одоо амьдрал ахуй нь бол нэлээд дэжгүй айлын гадаа ирснээ бол Кевин бол ойлгосон. За анхудаа хад модтойгоо уулзсан яваад орсон хүмүүсийн харьцаа хандлага бол арай өөр төвшний агсан төвшний хүмүүс байгаа нь бол мэдэгдэж Кевин бүр бие бэрсэн байдаг. За ингээд хоолны ширээний ард мэдээж хоол ундыг сайхан хийсэн. Тэгээ би баян тансаг, би чамин хүн, би бас мэддэг хүн гэж цэмцэрнээд бид өсрөөд байхгүй. Үнэхээр тийм үзсэн хүмүүс чинь эгэл даравхан болж өгвөл те найрсаг тийм халуун дулаан уралсаж хүн амтан бас нэг цочихгүй эвтэйхэн байлгаж байгаа дугтай байж байгаад явуудыг гэсэн тийм одоо соёл школтой бол байдаг. Яхахгүй нөө мэдлэг одоо тэ үдсэн харсан юмны ранкаараа хүмүүс юмс төвшин ингэж одоо анзаардаг байгаа. За ингээд Дэвид жаах өөрийнхөө гэрт одоо хойморч суучаа тэ хүүхдүүд залуучуудын хоорондоо ярьж байгаа Розагийн ээж болон тэ Кевин тавьж байгаа асуулт энэ төрийг сонсоод өөрөө нэг юм ярихгүй сайхан хоолундаа идээд ингээд байна. Тэгээд энэ Кевин гэдэг нөхөр хатан мав Дэвид ингээд олигтой юм ярихгүй 2 дугаар үе амжилттай давсан гэдэг одоо 3 дугаараа энэ хизээ хаанаас эхлэх нь мэддэхгүй дүлгнээд байсан учраас бас жоохон хэцүү сандрах маягтай бие бас суллаж чадахгүй хоол унд идэ тэ ах түнэртэй сайхан ингээ яриа өгчээсэн. За ингээ хоол унд дуусаад тэ хүмүүс одоо сайхан кофе жуус мус уугаа тэ ингээд нам байгаад байж явах үед одоо Дэвид бол босч ирсэн. За босч ирээд одоо нийт гэр бүлийнхандаа бас ингээд баярын юмд энэ төр хүргээ тэ ингээ өнөөдөр үлдсэрсэн та бүхэнд баярлалаа. За Кевин гэдэг залуу бол үнэхээр их таалагдлаа. Тэгээ Кевинд бас тэ үнэхээр юм бас хүн чанар ёс зүй тэ
шударга энэ бүх зүйлүүд одоо байгаа нь надад бол ажиглагдлаа. Миний нүдэнд өртнөө, миний нүдэнд ажиглагдана гэдгээр энэ залуу бас өөр ингэсэн бас давуу талтай потенциалтай хүн байна. Тийм учраас одоо манай гэр бүл тавтай морил тэгээд яг цаасан дээр бичиж өгсөн тэр бүх зүйлээ те одоо ингээд биелүүлээрэ гэдгийг одоо хүсээ өрөөё. Ингээ манай гэр бүл тавтай морлоо гэдэг одоо энэ баярын хунд хүргэсэн байдаг. За ингээд Кевин одоо 3 дугаар үе байхгүй ингээд бүх юм ингээд дуусахад бол үнэхээр баярсан. За ирсэн зочид одоо явцгаасан. За Кевин Роза хоёр одоо тэ Дэвид болон Дэвидийн их нэртэй буюу хатан мэжтэй бүгдээрээ дөрвөл хаширээ мэрээгээ сайхан янзлаад угаах машинцанд юмнуудаа хийчээд бүгдээрээ сайхан те том өрөөнд ороод ингээд суугаад энгийн сайхан гэр бүлийн амьдралыг бол үдсэн. За тэгээд Роза Кевин хоёр одоо маргааш нь буцаад өөрсдийнхөө одоо тэ гэр буюу одоо энэ Кевингийн байдаг хот руу ингээд эргэж буцаад явсан. Тэгээ явж явах үедээ эхнэрийнхээ карманаас тэ цүнхний булангаас өчигдрийн кафений одоо тикетийг бас олсон. За тэр тикетэн дээр бол яг ууг нь бол тэ төлбөр тооцоогийн төлцсөн гэж байгаа боловч нэмэлт гэдэг дээр нь $100 бичсэн байсан. За тэгээ гайхаад энэ тикет яхаараа чиний цүнхэнд байд юм бэ гэж асуухад бол тэ Роза бол хэлсэн байдаг. Аавыг одоо тэ чамаа шалгах гад ингээд сквот руу явсныг би мэдсэн тэ. Тэгээд мэдэрч ирсэн учраас би бас дагаж бас араас нь явсан гэж хэлсэн байдаг. Тэгээ бүр Кевин гайхаад онгоцны буудлын эсрэг талын кафед би авточ сууж байхад чи тэгээ бас бид нар мэдчихсэн юм гэсэн чинь тийм ээ би арийнхан тэ одоо өрөөнд ажилчдын өрөөнд бас тухайн одоо нөхцөл байдлыг ерөнхийдөө ингээд ажиглаад байж исэн гэж хэлсэн байдаг. Тэнгүүд одоо Кевин маш ихээр одоо гайхаж одоо ямар хүмүүстэй те худуурыг барилдаад юу болоод байна чи яаж тийш нэвтэрсэн юм бэ гэж хэлсэн чи энэ талаар би бас ямааргүй байна те. Тэгээд энэ хүү зүйлийг одоо зохион байгуулахад би бас аавд мэддэхгүйгээр та хоёрыг бас ерөнхийдөө бас ингэж давхар харж ирсэн юм а гэж одоо хэлсэн байдаг. Тэгээ өөрөөр хэлбэл яг тэндээс юу ил болж байна гэхээр Дэвид буюу те Розагийн аав тэр өгсөн $100 кармалаад одоо тэ гараа явчаагүй шууд одоо тэгээд Кевиний гараад явсны дараа тэнд ажиллаж исэн ажилчдад одоо цайны мөнгө тэ нэмэлт одоо орлого гэдэг мөнгөөр одоо ингэж өгсөн байгаа. За тэрийг нь одоо дотор галт тогоонд бас тэ зогсож исэн Розоос мэдэрч тэр тикетийг бас авч хадгалж тэгээд одоо тэр хоёрын онгоцд нь бас цуг сууж одоо ирсэн болж таарсан. Ерөнхийдөө ингээд энэ Кевин гэдэг залууг шалгахын тулд бол нэлээд бас тэ одоо давхар юм шүүлтүүр шалгалтууд явсан. За 1 сая юм шалгалт явагдсны дараа тэгээ бие биендээ итгээд тэгээд ерөнхийдөө энэ гэр бүл ингээд цааш явж байгаа. Эндээс тэгээ юу харагдж байна гэхээр ерөнхийдөө амьдрал дээр ямар хүн байна гэдэг яг тэр хүнийг зөв тодорхойлдог гол зүйл байт юм байна. Тэрнээс биш одоо амаараа өөрийгөө тайлбарлах юм бол хүн чинь мэдээж л алан хэдэн тэ буулган баглан бүтээн сүнэн гэсэн юм ярина шүү дээ. Яг ачир дээрээ гарахаараа замын хөдөлгөөнд төгжөөл хүнлүү дээрээ салаавч гаргаал тэ чи намайг мэдэх үү Монгол ёс мэдэх үү гал ингээд байдалцаад байдаг ийм хүн бол тэгэл амьдрал дээр яг л тийм л хүн болж таа. Тэгэхээр ерөөхдөө хүний таныг гэвэл тэр хүн амьдрал дээр ямар хөдөлгөөн хийж байгаагаа ерөнхийдөө багцаалсан илүү оновчтой байна гэдгийг түүх бидэнд хэлээд байгаа. За ингээд нэг иймэрхүү гоё түүхүүд маань те ингээд шинэ он дуустал бас ингээд үргэлжлээд ингээд явна. Тэгээд ийм сайхан он гарч яхад бас янз янзын хүндтэй сэдвүүдээр бас ингээд яриад байвал бас муухай ах гэж бодоод 1 сар хүртэл бас хүн сэдвүүдэд оруулаагүй явж байна. За 1 сарын 1-ээс эхлээд тэгээд янз янзын тий одоо сонирхолтой түүхүүдээ бас оруулаад явнаа. За ингээд манай гоё түүхүүд цугдаа бүхэн таалагддаг бол нэрээ нөгөө дардаг барьдаг юм тултал дараад өгөөрэй. Ягаад гэх нэг анализ хийдэг юмудаараа ингээ харахаар одоо нэг хоёр хүний нийгэм жишээлбэл юм дардаг юм дарахгүйгээр зүгээр сонсож байгаа авчиж байгаа байхгүй. Тэгээ мэдээж ахаа дараа нь шинжлэх орж ирэхээр өөрөө хайчиж юм олж ирээд ингээ орж хараад байна. Тэгэхээр ерөнхийдөө дардаг юм дарчвал шинжлэх орж ирлээ танд notification хурж ирлээ та орлоо гарлаа. Ерөнхийдөө тэгээд ингээ цаашдаа төлөвлөе дэмжээтэй. Ингээд бас гоё явъя. Тэгээд Cacophony одоо хайндаа бүгдөх хүмүүст бол үнэхээр их баярлж байгаа. Тэгээд хүн болгонд нь бас буцаж одоо тий хаан банкны дансаараа хариу бичиж чадахгүй байгаа уучлаарай. Тэгээд ямар ч байсан нэгтгэхэд энэ хүмүүсийн нэрийг дуудаад нэг бичлэг хийнэхээр бас тийм гоё санаа биш юм байлээ. Тийм болохоор яах вэ гэхээр
бичлэг болгон дээрээ цаг кофений ханд өгсөн бүх хүндээ маш их баярлагдав шүү гэж хэлээ явуул. Цаг кофений ханд өгж байгаа хүмүүс өөрсдөө мэдчихэж байгаа учраас бас сэтгэл нь амарх байхаа гэж бас бодож байна. За ингээд юу яа. Одоо ингээд жагаад би дараагийнхаа өөр сонирхолтой бичлэгт орох гэж байна. Тэгээ та бүхэн уурж гараад ойрхон байж байгаарай.